Hi, Bobby байна. За би өнөөдөр та хэдтэйгээ personal color-оо тодорхойлуулсан experience-ийн хаваалцгаар бэлтлээ. За, хувийн өнгөний хувьд бол би өөрийгөө би warm tone-тэй гэдгээ бол мэддэг байсан байхгүй юу? Яагаад тэгэхээр ийм нэг удаа би нэг юм ягаан суур өнгөтэй тийм foundation гэж санаанд авч тараад тэгсэн чинь тэргээ түрхсэн чинь бүр нүур ингээд амар сонио юу өөгөө дараад гоё жигдгэн харьцтай болох тий бүр ингээд амар сонио нэг тийм зэвхий царайтай болгоод байсан ахгүй намайг. Тэгээд түр ягаад энэ надад юм санаарагдаад байна гэд судлаад үзсэн чинь ерөн бол юм ягаан туяатай ерөн бол cool tone-тэй team foundation байсан болохоор миний арсанд ингэ тохирохгүй байсан байна гэж бид рүүдэд дүгнжсэн. Тэгээ бас нөгөө нэг 2 3 жилийн өмнөөс те угаасаа л personal color амар ингээд ирчиг авсан. Тэр үед болохоор нөгөө нэг гарынхаа суцыг ингээ харангуудаа хэрвээ ногоон туяатай байвал warm tone-тэй, ягаан эсвэл юм цэнхэр байвал cool tone-тэй гэж тодорхойлж болно гэдэгцээсэн. Тэгээ тэрийг нь бас хараад өөрийнхөө нөгөө нэг суцыг нийл ажигласан чинь минийх тийм ногоон туяа айгуу давмгай байгаад байхгүй. Тэгэхээр би ерөн л ингээд warm tone-тэй юм байна гэд өөрийгөө бодцээсэн. Тэгээд 2 жилийн өмнө бас нэг playtime явахдаа би баах ингээ хувцснуудыг бас өмсч үзээд дэлгүүрт ороод өнгөний хувцснууд. Тэгсэн чинь надад энэ топ юм peach ягаан холилдсон юм шиг өнгөтэй энэ топ бүр амар хөөрхөн зохиод тэгээд би яг энэ л яг миний personal color юм байна гэж бодонгуудаа тэрийгээ тэгээ ингээ хавар намрын ийм палетнууд дундаас хаана байна гэж хайж агаад би өөргөө spring light юм байна гэж тодорхойлсон байсан. Тэгээд би мэрэгжлийн хүнээр тодорхойлуулж үлдсэн чинь би light spring байгаагүй. Би warm autumn эсвэл true autumn гэж ярьдсан мэлээ. Ерөн бол би намрын өнгөтэй болж таарсан. Намар ингээд хамгийн түгээмэл байдаг өнгө бол шар өнгө те шар бор бас яг ийм амар юм жаргаж байгаа нар шиг нэг тийм гоё нэг тийм дулаан өнгөнүүд байдаг те тэр өнгөнүүд ерөнхийдөө надад зохино гэж тодорхойлсон. Яаж хаана тодорхойлуулж үг гэхлээр би Instagram дээр юм your color гэдэг юм хувийн өнгө тодорхойлж өгдөг юм аккаунт руу нүрээ ингээ бүтэн гаргасан. Бас ямар ч мейкапгүй. Тэгээ ингээ нарны өөдс буюу ингээ цонхны хажууд авсан тийм янз янзын тийм бодоггүй зургнуудаа явуулаад тэгээ тэр зургнууд дээр үндэслээд миний хувийн өнгөийг тодорхойлж өгсөн. Тэгээд ерөн бол айгүй хурдан тодорхойлоод өгч юм билий. Би бараг 1 хоногийн дараа юу? Яг 1 хоногийн дараа миний хариу ирсэн юм байна. Амар хөөрхөн гэд хариун гарсан байна. Өөртөө шинжилэлт хийхдээ бүү эргэлзээрээ хамгийн үзэсгэлэнтэй хувилбараа олж хараад улам тод гэрэлтээрээ хөөрхнөө амар гоёор ингэж надлыг явуулсан. Тэгээ ер нь ингээд амар их юм документ ингээд явуулт юм байлээ. Энэ дээр юу байгаа гэсэн чинь хувийн өнгө гэхээр зөвхөн өмсөж байгаа хувцас ерөөсөө биш. Хувийн өнгө гэхээр ингээд бүр ингээд нүүрэн дээр байгаа тийм үсний өнгнөөс эхлээд ямар өнгийн blush те foundation нуруулын будаг, өмсгөний будаг, нүдний тэн, нүдний контур гэдэг бүх юм мейкапын бүтээгдэхүүнүүдийн өнгө. Бас энд ингээд ямар эмэг зүйлд бөгөж зүүж ийн тэр бас нэг гоёл чимэглэлүүдийн өнгө. Мэдээж бас яг энэ хувцсны өнгө. Бас энэ хумсны ингээд будагны өнгө хүртэл яг энэ хувийн өнгөтэй холбоотой юм лээ. Тэгээд энэ болгон дээр яг надаа ямар өнгөнд зохих юм, ямар бараг стилийн зохих юм гэдэг надаа ингээд шууд ингээд айгуугаар ингээд гаргаад өгсөн. Тэгээд би тэрнийхэн дагуу яг өөртөө нэлээд өөрчлөлт хийсэн сууж байгаа. Би хамгийн түрүүнд үсээ бүтчихсэн. Гэхдээ яг энэ юун дээр бол сайн харагдахгүй байна энэ бичлэгэн дээр. Миний Instagram-ийн энэ рил бас давталаад хийzээ. Instagram-ийн энэ рил рүү ороод хараарай. Нилээн тийм улаан туяатай тэгээд тийм бор өнгө болгоцсон. Тэгээд би өмнө нь бол дандаа л үсээ яг юм бороор боддог. Гэтэ юм улаан туяатайгаар юусэн гэж бодож байгаагүй. Тэгсэн чинь миний хувийн өнгөийг тодорхойлоод өгсөн чинь надаа юм ginger red тэ ийм улаан туяатай бор өнгө, бүр юм улбар шар өнгө, бас ерөн юм цайвар шаргалтын warm tone-тэй өнгөнүүд маш гоё зохино гэж тодорхойлсон байсан болохоор ер нь бол үсээ будчихсан. Тэгээд энэ өнгө маань бас амар гоё таалагдж байгаа. Ингээ наранд харахаар улаан туяатай хэрнээ дотор орохоор ингээ бор өнгөтэй. Тэгээд үсээ өөрөө зүгээр будцсан. Өөрөө будахтаа энэ face shop-ыг энэ будыг ашиглаад гэртээ будцсан. Тэгээд өөрчлөлт гэвэл би юм том эмэг өрөөс ингээ зүудгүйсэн баггүй юу? Тэгээд яг үндэ өөртөө ингээ зохихыг ингээ олж чадахгүй. Яг ингээ силврийг зүүчгээр би амар сонинд юм зэвхий царайтай юм шиг хитрхийн юм алтлагийг зүүчгээр бас нэг гоё харагддаггүйс ахгүй. Тэгсэн чинь надаа яг ийм rose gold бас ийм зэсэн шар ч юм уу те яг бас ийм алтан шар зохино гэсээсэн. Гэхдээ
илүү тийм мат гэсэн байсан хаа. Тийм мат голд өнгөнүүд надад зохино гэж тодорхойлсон байлээ. Би тэгсэн чинь өмнө нь ямрыг зүгөөдсэн бэлээ ийм гялтгансан шарыг нэг бол гялтгансан тийм шарыг эсвэл нэг бол ийм силврийг зүүж үзээдсэн байхгүй. Тэр хоёр нь хоёулаа нэг сайн зөөхгүй намайг нэг бол нэг зэвхий нэг бол нэг тийм жоохон овартай хөгшин харагдуулаад байдаг гэсэн. Тэгсэн чинь яг ийм rose gold-ыг зүгөөд утсан чинь ингээд амар хөөрхөн зохиод тэгээ ерөн бол цовын өнгө тодорхойлуулаад хит ийм жигэл өөртөө нэмсэн. Тэгээ энэ хөөрхөн зүйлүүдийг бас манай найз хийдэг. Тэгээ найзаараа ингээ хийх гэсэн чинь бас амар гоё ирсэн. Надад юм бас soft mode өөр бас ямар чөлөө үлээ. Copper, dark brass, gold, bronze гэдэг үрэн bronze өнгөтэй юмнууд бас амар гоё зөөх юм бэ лээ. Тэгээ энийг мэдснээрээ би ингээд амар одоо зөрөгтэйгоор гоё юм жүгөлрээ зүдэг боллоо. Миний хоёр дахь өөрчлөлт. За тэгээд дараагийнх нь болохоор таад миний уруулан бодгийг анзаарж байгаа. Жохо юм бор тавтай байгаад бор өнгөтэй гэх юм уу? Надад юм бор өнгийн юм уруулан бодгонууд зохино гэж одоо тодорхойлцсон байсан. Тэгээ яг надад тийм бор өнгийн уруулан бодог байхгүй. За хамгийн бараандаа л нэг юм жоохон тийм бараан улаан хөрөн байсан байхгүй. Тэгэхээр би зүгээр энгийн мат будгаараа уруулаа будж жагаад бор тэнэг ингээд дээрээс ингээд бор өнг оруулсан чинь амар дайггүй амар хөрхөн ингээд зохиод тэгээд ерөн бол бүх тэр документ дээр байсан юмнуудыг дилинкийн туршицсан чинь надаа ингээд зохиод миний ингээд одоо гадаад өнгө төрхийг те сайжруулсан юм шиг санагдчихж байгаа. За тэгээ би бас өөрийгөө нөгөө нэг харьцуулахын тулд өөрийнхөө өмнөх ийм зохиогүй өнгийн юмнуудаа өмсөж зүүсэн төрхсөн зургнуудаа ухаж үзлээ. Тэгсэн чинь миний их сургуулийн 3 дугаар курсын шинэ жилийн зураг. Энэ дээр би бүр нэг амар сонин царайтай нэг тийм ортой хөгшин их чиг харагдаж байгаад яагаад вэ гэхээр би хитрхи тод ингээд нүрээ будаад бас тэр тэн тавьсан өнгө нь нэлийн тийм кул төөнтэй тийм хар саарл тэн байсан байхгүй юу. Тэгснээ бас бүр ингээд силвер ингээд саа ингээд гол тавьсан. Гайхалтай. Тэгээ энэс болоод ерөнхийдөө миний царай нэг тийм сонин саарл бас ингээд хитрхи овртой нэг тийм онцгой харагдаж байгаа. Тэгээ энэний шалтгаан нь би маш тийм кул тонтой мейкап ингээд өөр дээрээ тавьсан. Тэгэхээр өөрөө ингэж харагдаж байгаа гэсэн үг. Яг энэ улаан палаачны хувьд бол уулын дайжгүй warm тонтой палааж байсан байгаа аахгүй юу. Тэгэхээр би ингээд нүрээ зохицуулаад хөөрхөн бутсан байсан бол бас нэлийн дайжгүй харагдах ерөн боломжтой байсан гэж дүгнэж байгаа. За бас өөр нэг зураг гэвэл за энэ зураг байна. Энэ зурган дээр болохоор яг одоо юу нь буруу вэ гэхлээр би энэ үед ингээд үсээ нэлийн тийм одоо бараан бараг нэг хар болоо гэж бодоод гэтээ бас тас хараар бол будаагүй маш тийм dark brown өнгөөр будсан байхгүй. Тэгээд энэ үед юу басан гэхлээр миний нөгөө бусад хувцснууд надад ерөөсөн гэж зөхгүй амар сонир харагдсан. Яа тэгэхээр би бүсээ хитрхи хар болгоцсон гэсэн үг. Тэгээд одоо болохоор миний personal color дээр за нэгт би маш тод бодвол овартай тийм жоохон хөгшин санаа харагдана. За тэгээд хоёрт болохоор үсээ ерөөсөө тийм хар тийм одоо кул тонтой тийм өнгөнүүдээр будаж болохгүй. Тэгвэл шууд ингээд нүүрнээс ихлээл өмсөж байгаа хувцсанд хүртэл ингээд нөлөөлөд айгуу санаа зохимжгүй харагдана гэсэн үг. Өөр тэгээд юу айгуу хасаа би бас нэг амар тийм хурц шийдлүүдийг бас ерөөсөө сонгож байгаагүй. Сонгож байгаагүй нь юм нэлээ л тийм. За тэгээд зохисон өнгийн хувцснуудаа би бас ингээд мэрс зэрхүүх ингээд авсан байхгүй юу. Жишээ нь миний ингээд цагаан сарын энэ зургийн дээр би айгу хүр харжаад ингээд яагаад гэхэлэр энэ нэг юм бор малгай өмссөн. Гэтэ яг энэ малгай ингээд ангаар нь харуул нэлийн хөгшин загвартай тийм хөгшин өнгөтэй тийм ингээд одоо малгай гэтэ яг ингээд надад өмссөн ч айгу дажгүй харагдаад тахаар би ингээд авч ийсэн байхгүй юу. Тэгсэн чинь үнэхээр л миний өнгө байсан гэлээ. Яг миний намрын өнгө дотор яг юм warm тонтой юм бор өнгө амар их байгаа. Би юм бор өнгийн өнгөөр ингээ уруулаад буцсан ч надад гоё харагдана гэж аахгүй. Тийм болохоор өөр юм дээр гоё гэсэн. Тэгэхээр таад маань өнгөн дээр те энэ залуу өнгө, энэ хөгшин өнгө гэж өөр ингээ ялахгүйгээр яг надад зохиж байна уу те зохидог өнгө зохихгүй өнгө гэж байдаг болохоос залуу хөгшин гэж ер нь байдгүй юм байна гэд тэр ойлголтыг ер нь толгооноос авчих хэрэгтэй юм лээ. Тэгээ ерөн яг энэ дээлний хувьд ч гэсэн тий нэлийн тийм warm tone-тэй юм гоё шар ингээд шар холцсон юм цагаан гэх юм уу тий нэг тийм гоё торооны өнгө болохоор бас надад айгу хөөрхөн харагдсан юм билээ. За бас энэ зураг байна. Энэ шинэ жилээр өмссөн
яг юм жоохон кашмир өнгөнүүд бас яг юм намрын хүмүүст айгүй гоё зөгтөг байхгүй. Тэнгүүд би яг энэ зургийн дээр юм кашмир ийм цам цумсан дээрээс миний үс ингээд цайвар бор тийм болохоор ерөн бол их хөөрхөн ингээд харагдаад байгаа. Нөгөө нэг топ энэ пич өнгөтэй топ энийг бас өмсдгөр амар хөөрхөн харагддаг. Тэгэхгүй ингээд ер нь ингээд арьсмарстэй энэ цээжний өнгө ч гэсэн ингээд шалгоондоо гоё юм жигт харагдаад байдаг. Тэгэхээр энэс миний гоё ингээд зөгж байгаа өнгө гэсэн байгаа. За бас энэ зураг байна. Энэ зурган дээр би ихтэй нэг жоох бантур байсан юм ааш. Энэ зурган дээр бас би айгүй хөрх юм шар юу өмсөнгүүтэй, цам цумсөнгүүтэй, доогоороо бас юм намрын өнгөтэй нэг бүх өмссөн байхгүй. Тийм болохоор бас айгүй хөрх харагдаж байгаа гэсэн үг. Гэхдээ яг энэ зүүцэн миний цагиргын эмэг, юм силвер эмэг байсан. Тэгэхээр энэ маань жоохон баг алдсан болохоос энэ зурган дээр бас маш хөрхөн өөртөө зөксөн өнгийн хувцас өмссөн. Тэгээд ийм цайвар бор өнгийн үстэй тэр маш нэлээд ажгүй personal color дагаад ятсан байгаа. Өмссөн байна. За бас энэ 2018 оны энэ зурган дээр бас яг ингээд warm tone-тэй юм тод өнгөөр уруулаа будангуудаа үдэнийх будаагүй өмсгөө будаад яг энэ улаан юм оролт энэ оролт бас надад амар ингээ хөөрхөн гой зохиод идэг гэсэн. Одоо л байхгүй хайцсан л да таксин алдсан. Алдсан ш таксин дөрөхөд бууцсан. Тэгээ яг энэ оролтыг зүгээд ингээ улаанаар уруулаад будчихаар амар тийм бутмал биш хэрнээ их тийм гоё харагдаад идэг гэсэн. Тэгээ энэ яг миний нөгөө нэг намрын өнгөтэй холбоотой байсан юм. За бас энэ зурган дээр өмсөн энэ жакет яг юм өөрт өнгөтэй те яг юм одоо байгалийн нэг тийм бор жоо юм шорооны юм шиг өнгөтэй энэ бас жакет надад амар хөөрхөн харагддаг. Бас яг миний өнгө гэсэн мэтлээ. Гих мэд. Хувийнхаа өнгөнүүдийг бас ингээд азар ингээ олоод өмссөн байхгүй юу. Тэгэхээр ерөн бол яг ингээ өөртөө зөгч нь үгүй юу гэдэг бас мэдрэмжээ нэлээд сайн даах хэрэгтэй юм шиг санагдсан. За сайтигаас би нөгөө Playtime явуулаа л да. Playtime явахдаа бас яг нөгөө өөрийнхөө хувийн өнгөд тохирсон өнгөнүүдээ өмсөх хичээгээд явсан. Тэгээ энэ дээр бас өмссөн байгаа энэ бор юм савхин жакет байна те. Энэ жакет бол бас ингээ дангаар нь харуул нэлээд бас тийм жоохон хөгшөндөө загвартай, хөгшөндөө өнгөтэй тийм харагдаж байгаа ч гэсэн ингээд миний хувийн өнгөтэй ингээ зохицоод байгаа болохоор намайг ерөөсөө хөрөө авартаа харагдуулахгүй харин ч юм гоё зохицсон тий натурал хэрнээ юм чиг харагдуулаад байгаа гэж би дүнж байгаа. Тэгээд хумсан дээр бас би хумсаа ерөөдөө ийм өнгөөр бодвол амар дуртайхгүй яа л миний гарыг илүү нэг юм цайварч юм шиг нэг тийм эвтэйхэн харагдуулаад идэв. Тэгсэн чи энэ бас яг миний хувийн өнгө талбарт. Миний хувийн өнгө дотор яг юм улаан өнгө байхгүй юу. Тэгэхээр би бас азар энийг мэдрээд хумсаа ингэж бодуулдаг байсан юм яа. За гих мэт ерөн ингээд өөрийгөө гоё ингээд дүгнээд харангууд алдсан ч үе байна, онсон ч үе байна. Тэгээд ерөн цаашдаа бол би дандаа энэ warm tone-тэй, дандаа энэ намрын өнгөтэй энэ юмдаа аваад явна. Дахиж буруу өнгийн мейкап те хувцас хонор жүгэлээ авч мөнгөө өрөхгүй. Тэр ерөн ингээд цаг хугацаагааш тэр санхүү мөнгөөч тэр айгуу гоё ингээд химнэлттэй те хэрэггүй зүйлсийг өөртөө бас цуглуулж ингээд хог новч цуглуулахгүй айгуу гоё ингээд үр дүнтэй надад ингээд санагдчихж байгаа. Тэгэхээр дайд маань бас хувийн өнгөө тодорхойлуулаагүй бол өөртөө бас өөрчлөлт хийх гэж бодож байгаа бол өөрийнхөө хувийн өнгийг тодорхойлуулад үзээрэй. За тэгээ манай Монголд бол яг нөгөө юм солонгос айгуу гоё ингээл энэ талд нэг өөр өнгийн юм давнууд тавиад нөгөө талд нэгээ тавиал ингээл ямар өнгөтэй вэ гэж ингэж тодорхойлж өгдөг тийм баахан бичлэгнүүд явдаг штеп. Манай Монголд бол яг тийм одоо студидтэй байхгүй юм шиг байна лээ. Гэхдээ би бас яг нарийн тэгж хайж үзээгүй. Тэгэхээр таад маань бас яг хайгаад үзэхгүй үедээ хувийн өнгөө тодорхойлуулж байгаа бол харин миний Instagram-ийн аккаунтаар тодорхойлуулсан. Тэгээ ерөн бол яг л 100% ингээ үнэн гаргаж өгсөн юм шиг надад санагдаж байгаа. Тэгэхээр таад маань энийг бас туршаад үзэхгүй үедээ сонирхож ивэл. За тэгээд миний хувийн өнгөө тодорхойлж өгсөн Your Color-то баярлалаа.